За сайн байцгаана уу? За өнөөдөр механизмын зохион бүтээл хичээлийн 1-р бие даалт болох механизмын бүтцийн шинжилгээгээр бодлого бодъё. За манад ийм механизмын бүдүүц зураг өгөгдсөн байна. Энэ механизм бүдүүц зураг өгөгдсөн байна. Бид нэр бүтцийн шинжилгээгээр ер нь юуг тодорхойлд юм бэ гэхээр хөтлөх мөчийн тоог тодорхойлно. 1-р, 2-р энэ механизмын ангийн дугаарыг ол тодорхойлох байгаа. За тэгэхээр эхлээд бид нэр энэ өгсөн механизмаа хөдөлгөөнтэй мөчийг ажигланаа. За хэдэн мөч хөдлөөд байна вэ? За тэр мөчүүдэд дугаарлана. Дугаарлах ёстой. За тэгвэл бид нэр энэ мөчийг хөтлөх мөчөөр сонгочихъя. Энэ мөчийг хөтлөх мөчөөр сонгоч. За тэгвэл энэ 1-р мөч байна. Энэ 2-р мөч, 3-р мөч, 4-р мөч, 5-р мөч, 6. За 6. За энэ нь болохоор 7-р мөч. 7. За 8, 9, 10. За ийм 10 хөдөлгөөнтэй мөчтэй. Үйл хөдлөх мөч нь 1. Ингээд энэ механизм маань 11 мөчт хавтгайн хөшрөгт механизм байх нэ. Хавтгайн хөшрөгт механизм. За одоо мөн энэ мөчнүүд нь өөр хоорондоо кинематик хос үүсгэж холбогдсон байгаа. За энэ кинематик хосуудынхаа тэмдэглэгийг бас хийж өгнө. Кинематик хосынхаа тэмдэглэгийг хийж өгнө. За жишээлбэл энд 0 мөч 1-р мөчтөөгөө кинематик хосоор холбогдсон байна. За 1, 2-р мөч B кинематик хосоор. За энэ 2, 3-р мөч C кинематик хос. За энэ цэг дээр 2, 3, 4 гэсэн мөчийг холбож өгсөн байгаа учраас 2 кинематик хос үүснэ. За тэгээд C штрих гэж. За 4-р мөч 0-тойгоо холбогдсон байна. За D кинематик хос. E F G H I J штрих гэдэг. J штрих гэдэг. За мөн энэ тийм ээ. Энэ 7-р мөч. За энэ 7-р мөчийг та нар ажиглаарай. Энэ нэг 2 ийм шулууны хооронд ингэж холбож өгсөн харагдаж байна. Тэгэхээр энэ 2 дахиад холбож өгснөөр энэ мөч нэг мөч болж харагдаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ ингээд 7-р мөч. 7, 8-тайгаа 9-тэйгээ 3 мөчийг холбож өгсөн байрлал учраас энэ дээр J штрих гэсэн 2 кинематик хос үүснэ. За K L гэсэн ийм кинематик хосуудаас бүрдсэн байх нэ. За одоо бид нөгөө энэ механизмынхаа хөтлөх мөчийн тоог тодорхойлно гэдэг. За тэгэхэд бол бид нар хөтлөх мөч буюу чөлөөний зэргийг тодорхойлох томьёо яаж байгаа. W гэдэг томьёо яаж байгаа. За энэ механизмын бүтцийн томьёог бид нар бодохдоо ямар томьёогоор бодох вэ гэдгийг эндээс харна. Нэгэсэндээ энд хөдөлгөөнтэй холбогдсон мөчүүд нь энэ 3 хөдөлгөөнийг хийх боломжгүй. Бололцоог учраас энэ механизм маань хавтгай механизм болоод хавтгай механизм. За хавтгай механизмын чөлөөний зэрэг олдог томьёо байгаа тийм. Хавтгай механизмын чөлөөний зэрэг олдог томьёо 3N-ээс хасах нь 2P5 хасах нь P4 гэсэн томьёо гэж байгаа. За эндээс N гэдэг маань хөдөлгөөнтэй мөчийн тоо. За манай дээр хөдөлгөөнтэй мөч 10 гэж бид нар дугаарласан байгаа. 10. За P5 гэдэг маань 5-р ангийн кинематик хосын тоо. P4 гэдэг маань 4-р ангийн кинематик хосын тоо. За манай энэ механизмын мөчүүд нь өөр хоорондоо эргэх, давшрах. За ингээ гих мэтлэн эргэх давшрах кинематик хосоор холбогдсон байгаа учраас энэ бол дандаа 5-р ангийн кинематик хосууд байгаа. 4-р ангийн кинематик хос тэг гэдэг тооцох нь. За тэгэхээр одоо 5-р ангийн кинематик хос хэд байна вэ? Түүнийгээ бид нэр ингэ бичнэ. Тэгэхээр зэрэг энэ тэмдэглэсэн кинематик хосуудаа жишээлбэл
A кинематик ос 0 мөчийг 1-р мөчтэй холбож гисэн байна. 0-ыг 1-тэй B кинематик ос 1-ийг 2-той холбож гисэн байна. За C кинематик ос болохоор 2-дугаар мөч 3-дугаар мөчтэй холбогдсон байна. 2 3 C эштер кинематик ос болохоор 3 4-тэйг холбогдсон байна. 3 4-тэйгээ. За D кинематик ос болохоор 4 0-ыг холбож гисэн байна. За E кинематик ос 5-ыг 0-тай. За F кинематик ос 5 6-тай. За G кинематик ос болохоор 6-аг 7-тай холбосон байна. За I кинематик ос болохоор за энэ 2-дугаар мөчтэй энэ үргэлжлүүлсэн мөч бол 2-дугаар мөч. 2-ыг энэ мөч маань 7-дугаар мөч байгаа. 2-ыг 7-тай холбож гисэн байна. За H кинематик ос болохоор 7 0-тай холбогдсон байна. За J кинематик ос нь болохоор 7 8-тай. J штрих нь 8 9-тэй байна, тийм ээ? 8 9-тэй. За K кинематик ос нь болохоор 9 10-тай. За L кинематик ос нь 10 0-тай. За ингээд 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 нэгэсэндээ манай 5 дугаар англи кинематик ос 14 шиг байна гэсэн үг байна. 14. За одоо энэ томьёогоо бодож болох нь 3-ыг үржих нь 10 хасах нь 2-ыг үржих нь 14 хасах нь тэг. За энэ хэд гарч байна? 2 гарч байна тий. За энэ 2 гарна гэдэг маань энэ механизм чөлөөний зэргийн тоог биш. Тоог заахгүй хөтлөх мөчийн тоог заагаад байгаамаа. Хөтлөх мөчийн тоо. Нэг ясандаа манай энэ 1-р мөчийг бид нар хөтлөх мөч гэж тооцсон байгаа тий. За хөтлөх мөч хөдөлгөөнд ороход бусад энэ 2 3 4-г дараалаж холбогдсон мөчүүд нь хөдөлгөөнд бас зэрэг хийж авах ёстой. Гэтэл 2 хөтлөх мөчтэй юм шүү гэдгийг зааж байгаа нь зөвхөн нэг мөч хөдлөхөд зарим нэг мөч нь хөдөлгөөнд орохгүй дахиад нэг мөчийг хөдөлгөөнд давхар оруулж иж энэ механизм дэх бүх мөчүүд нь харьцангуй хөдөлгөөнд хийх юм байна гэж ойлгож байгаа. Тиймээс дахиад нэг эндээс хөдөлгөөн мөчийг сонгоно гэсэн үг. За 5-ыг сонгож болно. 7-дугаар мөчийг сонгож болно. 10-дугаар мөчийг сонгож болно. За тэгвэл би эндээс 10-дугаар мөчийг хөдөлгөөн мөчөөр сонгож 10-дугаар мөч. За тэгэхээр ингээд 1 болон 10-дугаар мөч энэ хоёлаа дахир хоол байна тий. Энэ дахир хоол хоёлаа зэрэг хөдөлснөөрөө энэ холбогдсон бүх мөчүүд хөдөлгөөн хийх юм аа гэж ойлгох нь байна. Хөдөлгөөн хийнэ гэж ойлгох. За тэгвэл 2 хөдөлгөөн мөчтэй механизм байна. За хөдөлгөөн мөчийн таг ингэж тодорхойллоо. За одоо бид нөгөө механизмынхаа ангийн дугаарыг тодорхойлохын тулд за бүтцийн бүдүүвчийг бол заавал зурах ёстой. Бүтцийн бүдүүвчийг бол заавал зурах ёстой. Бүтцийн бүдүүвч зурагдаж байж бүтцийн нэг бүдүүвчээ нэгжүүдэд задлаад нэгж тус бүрийн ангийн дугаарыг тодорхойлж иж манай механизмын ангийн дугаараар гарч ирэх ёстой. За тэгэхээр шууд кинематик бүдүүвчийг бол бүтцийн нэгжүүдэд задлж болно. Гэхдээ арай жоохон задлахад амархан гэдэг утгаараа бүтцийн бүдүүвчийг бол зурвал зурсны дараа нэгжүүдэд задлахад хэлбэр байдаг. За тэгэхээр одоо бүтцийн бүдүүвчийг одоо бид нар зурах нь. За бүтцийн бүдүүвчийг зурахдаа энд кинематик осын тэмдэглэгээнүүдээс харж байгаа зурж эхэлнэ. За эхлээ зурахтаа бид нар үйл хөдлөх мөчийг зурна. За үйл хөдлөх мөч манай кинематик ос дээр хосуудын A кинематик ос дээр 0 мөч байна. D кинематик ос дээр байна. E кинематик ос өөр H кинематик ос за мөн L кинематик ос байна тий. За ийм 5 кинематик ос үйл хөдлөх мөч маань ийм 5 кинематик осоос бүрдсэн байх нь. За зурагтаа одоо хэдэн кинематик осоос бүрдсэн байна тэрнээс хамаарат
Одоо 5 кинематик хосоос бүрдсэн байвал дурын 5 өнцгтөөр үл хөдлөх мөчөө зурж эхлэх нэ. Дурын 5 өнцгтөөр үл хөдлөх мөчөө зурна гэсэн. За тэгвэл би үл хөдлөх мөчийг дурын хэмжээтэй. За бүтцэн мөдөвчлэр мөчүүдийн урт хэмжээ бол ерөөсө дурын сонгогд зурагдж байгаа. За ийм үл хөдлөх мөч зурчлаа. За кинематик хос дээр өөр D хос, E хос, за мөн H хос тий, H хос өөр L хос. Ийм 5 кинематик хосоос бүрдсэн байна. За одоо цаашаа хөтлөх мөчөөс эхлээд мөчүүд холбогдсон дараалалаар нь зурж эхэлнэ. За манай хөтлөх мөч 1-р мөч болон 10 дахь мөч байгаа тий. За 1-р мөчөөс эхлээд зуръя. За 1-р мөчөө одоо бид нэр хэдэн кинематик хос төр байгаа харна. A болон B кинематик хос төр байна тий. За 2 кинематик хос төр 1-р мөч мань агуулж байгаа учраас шулуунаар зурна. За би ийшээгээ шулуунаар зурч. За 1-р мөчөө нэлээд урт зурч. Энэ л B кинематик хос тий. За нэгэснэ бүтцийн бүдүүгч гэдэг маань ямар зарчимтай байдгийг гэхээр за саяны миний хэлснээр хэдэн кинематик хос төр агуулж байгаа гэдгээс хамаараар шулуун, дурын гурвалжин, дурын дөрвөлжин, дурын 5 өнцгтөр зурж болно. За бүтцэн бүдүүч маань хөтлөх мөчөөс эхлээд зурагдаж явсаар агаад хамгийн сүүлд хөтлөгдөх мөч маань энэ хамгийн сүүлд битүүрээд одоо нэгснэ бүтцэн бүдүүш битүү хөрөө үүсгэсэн байх хэрэгтэй. Битүү хөрөө үүсгэсэн байдлаар зурх хэрэгтэй. За мөчүүд нөөр хоорондоо огтлцож болохгүй, давхардаж болохгүй. За ийм байдлаар зурнаа. За тийм учраас би 1-р мөчийг ингэж зурсан байж байгаа. Нэгснэ манай бүдүүрч маань ингэж зурагдаж явж байгаа. Энэ L хэсэг дээр ирээд битүүрнэ гэж ойлгох нь. За 1-р мөчөө зур. За одоо B хосоос 2-р мөчөө зурна тий. 2-р мөч нь B болон C. Өөр I. За ийм 3 кинематик хос төр байна тийм ээ. Тийм учраас би юугаар зурх нь вэ? Дурын гурвалжингаар зурнаа. Дурын гурвалжингаар зурна. За дурын гурвалжингаар. За энэ бол 2-р мөч тий. Гурвалж хэлбэртэй 2-р мөч. За энэ C хос. Энэ болохоор I хос байгаа тий. I хос. За одоо эндээс харъя бүгдээрээ. C хосоос манай 3-р мөч зурагдана. I хосоос л 7-р мөч зурагдах нь. 7-р мөч зурагдана. За C хосоос эхлээ 3-аа зуръя бүгдээрээ. C хосоос 3-р мөч зурахтаа. За гурвалжин уу шулуун гэдгийг харъя тий. C болон C зэрэг гэсэн 2 кинематик хос төр агуулж байгаа учраас юугаар зурх нь вэ? Шулуунаар. За дурын хэмжээтэй шулуунаар. За энэ бол 3-р мөч. Энэ бол C штрих мөч байна тийм ээ. C штрих мөч. За C штрихээс 4-р мөчөд зурна. C штрих D гэсэн 2 кинематик хос төр манай 4-р мөч агуулж байна тий. За D кинематик хосыг өмнө зурсан байсан. CD2-ыг холбоод өгөхөөр 4-р мөч зурагдах нь. 4-р мөч. За энэ хэсэг ямарч ингэ битүүрчлээ тий. За одоо I хосмоос сул агаад шүү дээ. Одоо I маань 2-ыг 7-той холбосон байна. За 7-р мөч маань одоо тэгэхээр эндээс зурагдах нь тийм ээ. За 7-р мөч маань G, I, H, J гэсэн энэ 4 кинематик хос төр агуулж байгаа учраас юугаар зурх нь вэ гэхээр дурын 4 өнцгтөөр дөрвөлжингээр зурх юм байна. Дурын 4 өнцгтөөр зурнаа. За тэгэхээр нилээн ийшээ уртхан ингэж зураад өгчээ. За энэ хэсэг дээр 4 өнцгтэйгээ 1 өнцгөө гаргаад өгчээ. За энэ 7-р мөч. 7-р мөч. За ингээ хэрэгсэлчээ тийм ээ. Энэ бол 7-р мөч. За манай 2-р мөч 3 хэлбэртэй. За 7-р мөч болохоор HI. За энэ болохоор юу байгаа лээ? J.
J кинематик бас. За энэ болохоор J кинематик бас байна тийм ээ. Энэ G энэ J. За G кинематик басаас одоо манай 6 дугаар мөч зурагтгаар байна. Тийм үү? За 6 дугаар мөч шулуунаа зурагтгаар байна. G болон H дээр. Тэгэхээр би G-гээс шулуун зурах нэ. Энэ бол 6 дугаар мөч. Буюу энэ кинематик бас нь F кинематик бас байна тийм ээ. F кинематик бас. За F-с одоо 5 дугаар мөч E-тэй холбогдохоор манай 5 дугаар мөч шулуунаар зурагдахаар байна тий. За ингээд энэ хайрыг холбочвол энэ 5 дугаар мөч. 5 дугаар мөч. За энэс ингэ бид үрчлээ. За одоо манай J кинематик бас маш сул байна тий. J маань 7 8-ыг холбосон байгаа. За 7-гаа бид нар зурагдсан байгаа. Одоо 8 дугаар мөчөө шулуунаар зурхаар агааз J штэр гэсэн хоёр кинематиксаас бүрдсэн учраас шулуунаар. За ийшээ байралтайгаар манай 8 дугаар мөч энэ бол J штэр. За J штрихээс 9-р мөч зурагдахаар байна. За J штрих болон K гэсэн кинематикс байгаа учраас шулуунаар. За K энэ бол 9-р мөч байна. За K кинематик басаас 10 дугаар мөч ээлдэг холбогдохчгоор манай 10 дугаар мөч. За ингээд нэгсэндээ манай бүтцийн бүдүүч ингээд битүү хүрээ үүсгэсэн. Задгай хэлхээ биш байх нь тийм ээ. Битүү хүрээ үүсгэсэн хэлхээ байх нэ. За мөчүүд нь ерөөсө хоорондоо огтлолцож ерөөсө болохгүй, огтлцаагүй. За нэг мөчийг нэг удаа зурна гэсэн үг. Ингээд давхар зурж болохгүй байх нь. За ингэж зурсан зургийг бид нар бүтцийн бүдүүч гэж нэрлэж байгаа. За одоо бид нар бүтцийн бүдүүчээ нэгжүүдэд задлана. За манай хөтлөх мөч бол 1 болон 10 шүү дээ тий. 1 болон 10. За ингээ одоо бүтцийн бүдүүчээ бүтцийн нэгжүүдэд задлана. За бүтцэд нэгжүүдэд задлахын тулд хөтлөх мөчөөсөө хамгийн алслагдсан мөч буюу хөтлөгдөх мөчөөсөө эхлээд нэгжүүдэд задлана. За манай 2 хөтлөх мөчтэй байгаа. 1 болон 10-2 хөтлөх мөчтэй байгаа. За 1-р мөчөөс хамгийн алслагдсан мөч буюу хөтлөгдөх мөч нь 4-р мөч байна. За 10 гэсэн хөтлөх мөчөөс хамгийн алслагдсан мөч нь 5 ч юм уу тий. За 5 гэсэн мөчүүд байна. За тэгэхээр одоо эхлээд би 1 гэсэн хөтлөх мөчөөс хамгийн алслагдсан мөч болох 4-р мөчөөс эхлээд нэгжүүдэд задлана. За бүтцийн нэгж гэдэг ойлголтыг эхлээд бид нар ойлгох хэрэгтэй. Бүтцийн нэгж гэдэг маань дотроо анхдагч механизм болон бүтцийн групп ус хоёр нэгжид хуваагддаг. За анхдагч механизм гэдэг маань хөтлөх мөч, үл хөдлөх мөчтэйгөө зөвхөн өөр хоорондоо холбогдсон кинематик хостой үлдсэн тэр хэсгийг бид нар анхдагч механизм гэж нэрлэв. За харин үлдсэн энэ хөдөлгөөнтөө тий 2 3 4 5 6 7 гэсэн энэ хөдөлгөөнтөө мөчүүд нь бүтцийн нэгжтэй харьяалагддаг байх нэ. Бүтцийн нэгжтэй харьяалагддаг. За мөн бүтцийн групп гэдэг маань одоо бүтцийн группийн тухай яриа. Бүтцийн групп маань ямар явах вэ гэхээр бүтцийн групп маань дандаа хөдөлгөөнтэй мөчөөс бүрдсэн. Хөдөлгөөнтэй мөчийн тоо нь 2, 4, 6 гэх мэтлэн тэгш тооноос бүрдсэн байх ёстой. Хөдөлгөөнтэй мөчийн тоо тэгш тооноос бүрдсэн байх ёстой. За мөн 5 дугаар ангийн кинематик хосын тоо нь 2-ны 3-ын томьёогоор олдох ёстой. За мөн сул хосын элементийг үл хөдлөх мөчтэй холбож хөлөөний зэрэгтэй гарч явах ёстой. За ийм зарчмыг баримтлаад бүтцийн групп гэдгийг задлж эхэлнэ. За гэхдээ аль болох бүтцийн группыг задлахдаа хамгийн бага мөч буюу n нь 2-той тэнцүү байхаар бодож гаргана. За n нь 2-той тэнцүүд P5 нь хэд вэ нэ? 2-ны 3-ыг 2 дүржүүлэхээр 3 гарч ийн тийм ээ. За n нь 2 үед P5 нь хэд байх нь? Заавал 3 байх ёстой. Тийм ээ. За аль болох n-ийг хөдөлгөөнтэй мөч нь 2-оор авч групплэнэ гэсэн. За одоо группээр задлагая. За саяны түрүүн хэлснээр хөдлөгдөх мөч болох 4-р мөчөөс эхлээд нэгжүүдэд задлая гэсэн. За 1-р 4-р мөчийг би аль мөчтэй авах нь? 4-ийг 3-тай авна. Тийм ээ. Би n-ийг нь 2-аар авъя гэж ярьсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр 4-р мөч
3 дугаар мөч. За энэ хоёртой тэнцвүүд P5 нь 3 байх ёстой гэсэн. За 3 4 2-ыг холбож гэсэн C хос зурагдах нь үүн дээр C болон D хос зурагдана гэсэн үг байна. За D хос C хосууд нь бол сул хосын элемент юм аа. Сул хосын элемент. За энэ сул хосын элементийг D кинематик хосыг би үл хөдлөн мөчтэй холбоход C-г гэсэн үл хөдлөн мөчтэй холбочих. Тэгвэл энэ хэлхээний чөлөөний зэргийн тэгтэй тэнцвэ байгааз. За ингэж бүтцэн группыг задлах юм. За ингэж бүтцэн энэ эхний группыг задлаад үлдсэн хэсгүүдийг бид нар тоолж үзээд W-г бас бодож үзэх хэрэгтэй. За үлдсэн гэсэн бүгдээрээ тоолоод үзье. За 3 4 гэсэн энэ группыг байхгүй тооцъё тий. Тэг үлдсэн мөчүүд нь болохоор 1 2 5 6 7 8 9 буюу 10 хөлгөөнтэй мөчөөс 2-ыг авцсан гэхээр чи n нь 8 тийм ээ. За 5 дахь ангийн кинематик хос нь хэд байх нь вэ? 14 кинематик хосоос 3-ыг нэнд авцсан юм чинь 11. За ингээд W-га бодоод үзтээ та бүхэн 3n-аас хасах нь 2p5 дээр бодоод үзье. 24 11 гэж юм тийм ээ. 24 22 болж байгаа. 24-өөс хасах нь 22 гэдэг маань 2. Нэгэсэндээ манай чөлөөний зэрэг чинь W чи 2 гарч ирсэн тийм ээ. За энэ нэг эхний группэд задлсан хойно бид нар W-га бодоход энд гарсан тоол өөрчлөгдөхгүй тогтмол байж ивэл бид нэр зөв групплж байна. Зөв нэгжүүдэд задлж байна гэж ойлгоно. За энэ мэтлэнгээр ингээд группээс салгах болгон тоолдоо та надад W-га бодож үзээрэй. За энэ групп ингээд задарчлаа. За энэ группийн ангийн дугаарыг тодорхойлоход одоо болчихж байгаа. Бүтцийн группийн ангийн дугаарыг тодорхойлохдоо энгийн бүтцийн группийн ийм ангийн дугаар нь хөдөлгөөнтэй мөчийн тоогоороо тодорхойлогдно. 2 хөдөлгөөнтэй мөч байгаа учраас 2 дугаар анги. За 2 сул элемент юм тийм ээ. D6 2 сул элемент байгаа учраас 2 дугаар эренбийн 3 4 гэсэн мөчүүдээс бүрдсэн бүтцийн групп байх нэ. Ингээ группээс салгаж аваад групп тус бүрийн ангийн дугаараа энэ мэтлэгээр тодорхойлно гэсэн үг байна шүү дээ. За одоо 3 4-ийг авч группсэн бол дараа одоо хөдлөх мөчөөс салгагдсан мөч нь манай дээр 2 байна тий. За тэгвэл би 2 гэсэн мөчийг би 7 та авахар болчихж байгааз 2 хөдөлгөөнтэй мөчөөр бид нар бүтцийн группээ зурханд бол 2-ыг 7 та. За ханаа 2 дахь бүтцийн групп маань 2-ыг 7 та авах гэсэн. За манай 2 дугаар мөч гурвалж мөч байгаа тий. За гурвалж мөч. Энэ I хос маань 2-ыг 7 тоолсон байгаа шүү дээ тий. За ийм байгааз. За ингээд зурсан байгаад энд 1 2 3 4 5 кинематик хос болчих. Бид нар 2 хөдөлгөөнтэй мөчтэй авахын тулд P5-нд 3 байх хэрэгтэй юм чинь аль кинематик хосыг асаж өгөх вэ гэхээр эндээс G-г асаад өгч байна. Яа тэгэхээр энэ G кинематик хос дараагийн группт орох магадaltaй учраас G-г хасъя. За өн J-г хасъя. J болохоор яах нь мөн дараагийн бүтцийн групп зурагдаж магадгүй. За энэ үнцэг өссөн шүү. За энэ юм тий. За энэ H-ийг авдаг учир нь манай үл хөдлөх мөч маань зөвхөн хөдлөх мөчтэйгээ холбогдсон 2 кинематик хостойгоо л үлдэх ёстой. Бусад энэ хосууд нь бүтцийн группт орсон байх ёстой учраас би H-ийг энэ группт оруулсан байх. За H хос болон B кинематик хосууд нь сул хос болчих. За энэ 7 дугаар мөч 2 дугаар мөч юм хэлбэртэй байж байна. За мөн 2 хөдөлгөөнтэй мөч байгаа учраас 2 дугаар ангийн 2 сул элемент байгаа учраас 2 дугаар эренбийн 2 7 гэсэн бүтцийн групп гарч ирж байна тийм ээ. За 3 дугаарт нь 5 6-ыг авъя тийм ээ. 5 6 гэсэн бүтцийн группаар салгаж болох нь. За 5 6 дугаар мөч маань зурхтаа бид нэр яаж зурх нь вэ? Ийм байна тийм ээ. За 5
5 6 2-ыг холбож өгсөн F хос E хос өөр G хос. За G E хосууд нь сул хосолдож байгаа. За энэ мөн эхний энэ нэгдүгээр бүтцийн групптэй адилхан хоёр хөдөлгөөний төмөч байгаа учраас 2 дугаар ангийн 2 дугаар эренбийн 5 6 гэсэн бүтцийн групп гарч иж байна. За дөрөвдүгээрт нь за энэ нэгдүгээр мөч маань одоо 0 мөчтэй үлдэж байна тийм ээ. Дөрөвдүгээр мөч 0 мөчтэй үлдэж байна. За жишээлбэл манай ингэж салгаж байна. 0 мөчөө бид нэр нэгдүгээр мөчтэйгөө А гэмэт төстэй. Энэ бол хөтлөг мөч тийм ээ. За энэ бүтцийн групп биш ээ. Энэ бол анхдагч механизм байна. Анхдагч механизмын ангийн дугаар ямагт нэгдүгээр анги. Нэгдүгээр ангийн 0 буюу нэгдүгээр мөч холбож өгсөн анхдагч механизм байна. Одоо бид нар юу үлдчихв? Мөн энэ үйл хөдлөг мөч 10 дугаар мөч 9 8 үлдчихэд байна тийм ээ. Тэгэхээр яах вэ? Одоо 8-ыг 9-тэй авч групплж болох нэ дээ. 8-ыг 9-тэй авч групплж гэсэн. За 5 дугаарт нь 8-ыг 9-тэй авч групплна гэсэн. За 8 9 2-ыг холбож өгсөн J штрих хос энэ бол J хос байна тийм ээ. За энэ мөн хоёр мөчтэй бүтцийн групп байна. 2 дугаар ингээ 2 дугаар эренбийн 8 9. За цаана 10 дугаар мөч маань 0 мөчтэй үлдэж байна тийм ээ. За 6-аар гадна 0 мөч маань L геноматик хостойгоо мөн 10 гэсэн хөтлөх мөчтэй үлдсэн. За ийм анхдагч механизм. Энэ анхдагч механизм ангийн дугаар болохоор 1-р ангийн 0 10. За ингэж нэгжүүдэд задлаа. Нэгсэндээ манай дээр 2 анхдагч механизм 4 бүтцийн групп байх нэ. 4 бүтцийн групп. За одоо эндээс бид нэр энэ нэгжүүдийнхээ ангийн дугаараа нэгтгэж бичсэн бид байгууллагын томьёо гэж хэлж байгаа. За байгууллагын томьёо бичихтэй анхдагч механизмаас эхэлж очино. За манай анхдагч механизм 1-р ангийн 0 1 гэсэн хэлээд анхдагч механизм. За эндээс энэ зураг харахад арай хэлбэр очигдно. Байгууллагын томьёо бичигдэх юм байна. За манай 0 1 гэсэн хөтлөг мөч маань эхлээд аль групптэй холбогдож байна вэ гэхээр 2 7 гэсэн бүтцийн групп байгаа шүү дээ тийм энэ 2 7 гэсэн бүтцийн групп. За 2 7 гэсэн бүтцийн групптэй энэ бүтцийн анхдагч механизм маань шууд холбогдох нэ. За цаашаа 2 7 гэсэн энэ бүтцийн групп маань 2 дугаар мөч нь 3 дугаар мөчтэй холбогдсон байна. 7 дугаар мөч нь болохоор энэ 7 гэсэн энэ мөч үү те 7 нэг талдаа 6 гэсэн мөчтэй нөгөө талдаа 8 гэсэн мөчтэй холбогдсон байна. Тэгэхээр энэ бүтцийн групп маань яах нь вэ? 3 салаа олж бичигдэх гэдэг юм тийм ээ. За жишээлбэл 2 дугаар мөч маань 3 мөчтэй холбогдсон учраас манай 3 дугаар мөч орсон бүтцийн групп маань энэ тийм 2 дугаар ангийн 3 4 гэсэн бүтцийн групп. Тэгвэл 2 дугаар ангийн 3 4 гэсэн бүтцийн групптэй энэ групп холбогдож эхэлнэ. Мөн 7 дугаар мөч маань 6-тай холбогдсон байна тий. За 6 гэсэн мөч орсон бүтцийн групп энэ. 2 дугаар ангийн 2 дугаар эренбийн 5 6 гэсэн групптэй холбогдсон байна. За мөн манай 7 дугаар мөч 8 гэсэн бас мөчтэй холбогдсон байгаа шүү дээ тий. 8 гэсэн бүтцийн групп маань энэ байна. 2 дугаар ангийн 2 дугаар эренбийн 8 9 гэсэн бүтцийн групптэй холбогдсон байж байна тийм ээ. За цаашлаад манай энэ 9 8 2-ыг орсон бүтцийн групп маань ямар мөчтэй холбогдсон ямар хэсэгтэй холбогдсон байгаа лээ? Өө зөвхөн энэ юутай анхдагч механизмд холбогдсон байгаа шүү дээ тий. За тэгвэл энэ дээр 1-р ангийн 0 10 гэсэн хөтлөг мөчтэй холбогдсон байна. За ингэж энэ бичигдсэн байгууллагын томьёог бид нэр
хэсгийг байгууллагын томьёо гэж нэрлэж байгаа. Байгууллагын томьёо. За эцэст нь байгууллагын томьёоноос механизм ангин дугаар тодорхой гараад ирж байгаа. Биднэрт хоёр хангалтгч механизм, дөрвөн бүтцийн групп байгаа. За дөрвөн бүтцийн групп маань бүгдээрээ 2 дахь ангийн бүтцийн групп байгааз. За тэгэхээр механизмын ангин дугаар бол группүүдийн хамгийн их ангин дугаараар тодорхойлогддог. За манай дээр дөрвөл 2 дахь ангийн бүтцийн групп учраас энэ механизм болохоор хэдвгээр ангийн механизм байх нь вэ? 2 дугаар ангийн механизм юм аа. За ингэж тодорхойлноо. За баярлалаа.